Ховд аймгийн спортын салбарын шилдэгүүдийг шалгаруулах Мөнгөн Арслан Ховд 2016 ёслолын арга хэмжээг аймгийн биеийн тамир спортын газраас санаачлан энэ жил анх удаага зохион байгууллаа. Улиран өнгөрч байгаа 2016 онд Ховд аймгийн тамирчид спортын төрөлд багагүй амжилт гаргасан бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлж шагнал гардуулах ёслол бүхий Мөнгөн Арслан Ховд ёслолын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Дэлхийгээс медальтай, Азиас медальтай, ТВ-с медальтай, улс өсөөс 320 гаруй медаль авсан спортын 23 төрөлд оролцсон байна. Тэгэл ариун их ургацтай жил болж өнгөрч байна. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээн, ТВ-ийн аврах шалгаруулах тэмцээн, олон улсын үндэсний спортын наадам, өсвөр үе залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээн гэх мэтчлэн олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчдыг шагнаж урамшууллаа. Тодорхойлбол оны шилдэг биеийн тамирын багш, оны шилдэг спортын холбоо, оны шилдэг дасгалжуулагч, оны шилдэг спорт хамтлаг, оны шилдэг тамирчид, оны шилдэг эмэгтэй өсвөрийн тамирчин, оны шилдэг эрэгтэй тамирчин, оны шилдэг тамирчин, оны шилдгийн шилдэг тамирчин гэсэн номинацийн эзэдийг шалгаруулж Мөнгөн Арслан Ховд 2016 ёслолын арга хэмжээний үеэр шагнаж урамшуулсан юм а. Өөрөөр хэлбэл оны шилдэг дасгалжуулагчаар аймгийн биеийн тамир спортын газрын дэргэдэх жуудогийн холбооны дасгалжуулагч багш Ган хуйг шалгарсан бол оны шилдгийн шилдэг тамирч нар түүний шав туул шалгарчээ. Өсвөрийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байгаа. Тэгээд 2016 онд бол жудо, самбо тэгээд бүгдэнд нь төрүүлсэн байгаа. Тэгээд ийм олон том бүр ийм том гавьяа байгуулахад мэдээж хамгийн түрүүнд манай багш маань байгаа. Тэгээд гэр бүл минь манай найз нөхөд өргөлж намайг дэмждэг хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Та хайртай шүү. Таадынхаа итгэлийг алдахгүй гэж хэлсэн. 2016 онд ТV дэлхийд зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаанаас алтан мөнгө хүрэл медаль авч аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцан дээр дуурсгасан амжилтаар оны шилдэг эрэгтэй тамирч нар таквондогийн олон улсын хэмжээний мастер сайхан жаргал шалгарсан бол оны шилдэг спортын холбоогоор аймгийн сурын холбоо шалгарчээ. 2016 оны 3 сард Казахстан улстай Алматы хотод болсон Азийн аврах шалгаруулах тэмцээнд миний бие шав ариун зайгийн хамт оролцож, манай шав ариун зай мөнгө медаль, миний бие 4 төрлөөр оролцож, нэг мөнгө 3 хүрэл медаль хүртсэн амжилттай ирсэн бол би бүхэтийн 8 сард болсон бүхэтийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцож алтан медаль хүртсэн. Мөн саяхан 2016 оны 12 сард болж өнгөрсөн зүүн Азийн аврах шалгаруулах анх дугаар тэмцээнд бас Монгол улсаа төлөөлж амжилттай оролцож 3 төрлөөр оролцож 2 алтан медаль, 1 мөнгөн медаль ингэрээ медалж тэрийнхээ дуулыг бас Азийн тэмдэгт ихрлүүлэн ихшлүүлсэнд их баяртай байна. Олон холбоотуудтай бас өрсөлдөж гаргасан амжилтаараа энэхүү одоо эрхэм дээд шагналыг хүртсэн хувьд туйл их баяртай байна. Үндэсний сурын харванд бол манай Ховд аймгийн дууд сумын харваач Баян мөнгө маань бас 40 сумнаас 35 онож шилдэг 8-д бол үлдсэн явдал нь бол үнэхээр яг энэ холбооноос гарсан хамгийн тэргүүн дээд одоо амжилт юм. Үүнийг одоо улбааж одоо эрхчлэлийн наадамд бид нар бол шилдэг 8-д шилдэг 4-дөөлхийн төлөө одоо зорилготой тавьж байна. Хоёрдугаар 2017 2018 онд бол бид нар өөрийнхөө холбооноос Монгол улсын мэрэгэн дөрвөлхийн том эрхэм зорилгыг тавьж ажиллаж байна. Мөнгөн Арслан Ховд 2016 наадмыг анх удаага зохион байгуулж оны шилдэгүүдээ шагнаж урамшуулсан нь спортын салбарын хамт олонны өрнөн их амжилтыг үнэлсэн чухал үйл явдал боллоо хэмээн спортын салбарынхан дүгнэж байна.